Залуус хөгжлийн төвийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь сургалт, туршлага солилцох уулзалт Дархуул аймгийн Зулгын хол цуснд өнөөдрөөс эхлэж байна. 5 хоног үргэлжлэх энэхүү сургалтад цугларалт, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо, нийгмийн арчлал Монголын залуучуудын холбоос хамтран зохион явуулж байна. 21 аймаг 9 дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн 100 гаруй ажилтан албан хаагчид залуусын нас сэтгхүйд тохирсон тэдний хэрэгцээ шаардлагад үйлчлэг явуулахад хэрэгтэй мэдлэг мэдээллийг эндээс авах юм аа. Өнөөдөр зөвхөн сургалт хэрэгтэй юу? Эсвэл ажлын байр хэрэгтэй байна уу? Залуучууд маань өнөөдөр тулгамдсан асуудлаа бас хэн нэгэнтэй хуваалцмаар байна. Сэтгэл зүйн үйлчлэг авах хэрэгтэй юу? Гэх мэтчлэн мөн одоо өөрийнхөө технологийн дэвшлиг ашиглаж өөрийнхөө мэдлэгийг өндөржүүлэх үү, интернет кафегаар тэр залуучдын хөгжлийн төв үзүүлэх үү гэдэг шиг гэх мэтчлэн одоо залуучдын хөгжлийн төв бол яг залуучдын хэрэгцээ шаардлагад нийцсэн хэрэгцээнд тулгуурласан тэр үйлчлэгээр баяжигдсан тийм төв байгаасаа гэдэг одоо алсын хараатаагаар залуучуудаа маш олон төрлийн одоо хөтөлбөртэйгээр энэ 3 өдрийн сургалт 4 өдрийн сургалт маань явагдах юм. Үр дүн нь бол энэ залуучууд өөрсдөө ажил дээр хэрэгжүүлэх л байгаа. Тэд нэр өөрсдийнхөө өнөөдөр хийж байгаа ажилдаа арга барилыг нь хэрэглэх, шинэ чиг хандлагыг нь хэрэгжүүлэх, магадгүй хийж байгаа ажлаа өөрөөр харах, илүү өргөн хүрээнд өргөх боломжийг олж харах ийм нөхцөлийг бүрдүүлэхний сургалтын одоо гол зорилго чиглэлээс. Дархуул аймгийн тухайд залуучуудын хөгжлийн төвийн байрыг 2016 онд худалдаавч залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгожээ. Тус төвд залуучуудын бүтээл сэтгхүй санал наашлагыг дэмжин эсхийн урлал, гитар, бүжиг, япон хэл, уран зураг, амьдрах ухааны сургалтууд зэрэг олон төрлийн дугуйлан тогтмол хичээллэж ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян, хууль амралтын 21 аян, залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих сургалт, аймгийн засаг даргын ивэлдор, оюутны спортын 8 дугаар их наадмыг зохион байгуулж нийтдээ 6,000 орчим залуучуудыг хамруулсан байна. Залуу хүмүүс хэмжин бие биенээс суралцах харах зүйлүүд зөндөх байгаа. Бидний яг нэг хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд маань яг нэг чиглэлээр учраас энэ бол туршлага хургаацах тал дээр айгүй өндөр гэж харж байгаа. За мөн залуучдын хөгжлийн салбар зөвлөл гэж байгуулагдсан байгаа шүү дээ. Одоо залуучдын хөгжлийн дэмжих хөтөлбөрийн хуулийн хүрээнд энэ маань бол маш их чухал байгаа. Орон нутгийн удирдлагууд за мөн залуучдаар бүрдсэн одоо яг ийм аль биесний зөвлөлтөй болсон нь бол залуучдын үйл ажиллагааг орон нутагт өөрөх айгүй тийм том хөшөөрөг болж байгааг харж байна. Манай аймгийг бодох юм бол төслийн хүрээнд байгуулагдсан 3-4 жилийн тэр үйл ажиллагаа залуучдын хөгжлийн төвд маш их олон байгаа юм чинь. Энэ олон байгууллагууд залуучдын хөгжлийн төвс туршлага солилцох, хамтран ажиллах, магадгүй эрхэн чирчигдсэн гэдэг юм уу, заашгүй хараа хянах шаардлагатай залуучууд холбон зуршлаг хөгжлөлт нэлийн төхөмтэй болох болов уу гэж бодож байна. Төв аймгийн Харьяат одоо үүдэж жишээ нь Төв аймгийн Харьяат ирнэ. Төв аймгийн одоо Дундгой аймагт байгаа залуучууд ч юм уу те яг нийгмийн суур үйлчлэг тэр дундаа энэ залуучдын хөгжлийн төвөөр дамжуулж үзүүлэх хэвээр 13 төрлийн үйлчлэг үзүүлэхэд бид Дундгой руу явах ш. Дундгойт байгаа залуучдын хөгжлийн төвтэй холбоо өрөөд холбон зуршлаг хөгжлийг ажиллаад тэнд ажиллаж амьдарч байгаа Төв аймгийн арилтай залуучууд бас давхар энэ хуулийн хүрээнд үйлчлэг авах боломж бүрднэ гэсэн юм ойлгоцтой. 12 сурагч багшаар дамжуулан хийгдэж байгаа энэхүү 5 хоногийн сургалтын үр дүнд залуучуудын хөгжлийн төвийн залуус өөрсдийн аймагт очиж эндээс сурсан мэдснээ ашиглан олон ажлыг санаачлан явуулахаараа ажил бодолтой.